Зүүн хойд Азийн эдийн засгийн интеграцид Монгол улс Дорнод аймгийн хөгжлийн бодлого ба оролцоо боломж сэдвд бодлого боловсруулагч эрдэмтэн судлаач нарын хамтарсан олон улсын хурал Монгол улсын зүүн бүсийн толгуур төв Чой болсон хотод боллоо. Тус хуралдааныг Дорнод аймгийн засаг даргын тамгын газар Япон улсын зүүн хойд Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн, Шинжлэх ухааны академийн газар зүй геологийн хүрээлэн, бүсчилсэн хөгжлийн бодлогын судалгааны төв хамтран зохион байгуулсан байна. Монгол улсын зүүн бүс Дорнод аймгийн хөгжлийн хэдийн зорилт хөгжлийн төлөвлөлтийг зүүн хойд Азийн эдийн засгийн интеграц түүний өнөөгийн байдал цаашдын хөгжлийн чиг хандлагатай уялдуулах, харилцан мэдээлэл солилцож, цаашдын хөгжлийн гарц шийдэл хүлээгдэж байгаа сорилтын талаар санал солилцох зорилготой явагдаж байгаа хуралдаанд Монгол улсын Дорнод аймаг, Япон улсын зүүн хойд Азийн эдийн засгийн судалгааны хүрээлэн бүгд найрамдах Хятад ард улсын их түмэн наачлагын төлөөлөл оролцлоо. Өсөлтөх чадварын үзүүлэлтүүдийн нөхөхийн тулд бол энэ богино хугацаанд бол технологи дамжуулалт хийж хөгжиж байгаа орнуудад хамтрах нь их чухал байна. Тэгэхээр өнөөдөр энэ хурал бол бид нар Японоос Хятадаас суралцах зүйлүүдийг тийм учраас бол богино хугацаанд хамжлын зөвлөлөө нөхөхийн тулд бол эхний тэр үе шат дээр технологийн нутагшуулах, хамтарч ажиллах тэр зүйлүүд рүү илүү анхаарна. Тэгээ импортыг ер нь бол хязгаарлах бодлогыг боловсроо явуулж байгаа. Тийм учраас бол нөгөө импортын зарим бараан дээр бол татвар ногдуулаад Монгол хийж чадж байгаа бүтээгдэхүүн дээр бол татвар тавихаас аргагүй. Харин чадахгүй байгаа бүтээгдэхүүнүүдэд бол импортлох дарал дээр дэмжиж явах байна. За тэр дараагийн үе шат нь бол энэ экспорт хамгаалсан ажлуудыг хөгжүүлнэ гэдэг. За ер нь бол ингээд технологи зөрчлөө нөхөө түүний нөөц хөгжүүлээд ирэх юм бол экспортын үйлдвэрлэлүүд дэмжиж явна. Тэгээд хамгийн сүүлийн үе шатн дээр бол Монгол одоо 3 сая хүн гэдэг бол маш цөөхөн, тийм учраас бол энэ нэмэр төшөнгөсөн үйлдвэрлэлийг мэдлэг суурьс эдийн засгийг бий болгоно гэсэн ийм зорилтыг одоо тавьж энэ бодлого болгосон. Дорнодын бүс нутаг Монгол улс зүүн хойд Азийн эдийн засгийн интеграцид нэгдэхэд Дорнодын бүс нутаг гүүр болон гол цэг болно гэдгийг илүү тодтогож байлаа. Газар зүйн байршлын давуу тал болон эрчим хүч тээвэр логистикийн сүлжээг хөгжүүлж Монгол улсын төвийн бүс болон хөрш орнуудыг холбосон зангилаа төв болгох бодлогын зорилтыг тодорхойлсон. Бүгд найрамдах Хятад ард улсын хар мөрөн жилийн линьо муж болон бусад хот мужтай найрцаг харилцаа тогтоож улс төрийн эдийн засаг худалдаа боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, хөдөө аж ахуй, дэд бүтц, эрчим хүч зэрэг салбарт хамтран ажиллах бодлогын чиглэл батлагдсан тухай Шинжлэх ухааны академийн газар зүй геологийн хүрээлэнгийн нийгэм эдийн засгийн газар зүйн салбарын дарга доктор Алтан баг нь тодтоглоо. Тэгэхээр манайд орон их сургуулийн зүүн бүсийн төрийн өмчид бас томоохон их сургууль байгаа албан ёсны. Тэгээд одоо боловсрол шинжлэх ухааны яамнаас их сургуулиудыг сургалтын их сургуулиас судалгааны их сургууль болгох чиглэлийг бариад стратегийн зөвлөлтөөр ажиллаж байгаа. Тэгэхээр энд зөв Дорнодын бүс нутагт зүүн бүс нутагт Монгол улсын зүүн бүс нутагт энэ зүүн хойд Азийн судалгаа хөгжүүлэх Дорнод их сургууль нэлээд одоо ирээдүйд хүчтэй одоо ажиллах хэрэгцээ шаардлага бас нөөцүүд бас маш их байгаамаа гэдэг бас сухаж хэлмээр байна. За мөн одоо энэ оюутны солилцоогоо одоо оюутны солилцооны асуудал. За мөн тэр бодлого дотор энэ их түмэн санаачлагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох зүүн хойд Азийн бүс нутгийн орнуудаа хамтарсан төсөл хөтөлбөр гэж бүр ашигтай хамтран ажиллана гэсэн бодлогын зорилтыг бол тавьсан. Ингээд бас ажлын хэсэг бага ямар байдалтай оновчтой бүтэц бүрэлдэхүүнтэйгээ зохион байгуулаад ажиллах байлдаг манай их сургуулийн багш нар маань өгөхөө мандат тасч таалцгаа гэж бас ингээд бас хэлмээр санагдж байна. Тэгээд нэг одоо бас баттгах даргын захирлын одоо илтгэж орсон шүү дээ. Мэдлэг суурьсан эдийн засгийг бий болгох зорилго одоо зорилтыг тавьж ажиллаж байна. Энэ бол одоо маш их чухал шүү. Тэгэхээр манай их сургуулийн номлог сургуулийн одоо багш нарын маань өөрөөр оролцоо илүү байх нэ. Манай төрийн адуу хаагчдын бас одоо явж үзэж харах, судлах энэ одоо бас шаардлагууд бол илүү бас байх шаардлагатай. Хурлын үйл ажиллагаа үдээс өмнө зохион байгуулагдаж хурлын дараагаар Дорнод аймгийн боловсрол, шинжлэх ухаан, төмөр зам, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын төлөөлөл болон Дорнод их сургуультай танилцах аялал зохион байгуулагдлаа. Миний хамгийн анхны төрсэн энэ сургууль дээрээс төрсэн сэтгэл ер нь нэг аюул тийм амьдрал буцалж байгаа сургууль гэдэг тийм одоо байж харагдлаа. Тэгээд оюутнуудын хувьд бол одоо тийм өөрсдийнхөө мэдлэг боловсролыг одоо өргөжүүлээд одоо энэ сургуульд өсөж өндийнэ гэдэг нь аягүй том боломж байгаа юм байна гэж бодож байна. За Монголын ирээдүй бол одоо залуу хүмүүс дээр, залуучууд дээр тулгуурсан байгаа.
Тэгээ цаашид энэ сургууль бол одоо зөвхөн Монгол улсын төдийг одоо дэлхийд даяарх бас одоо ихтэй сургуулиуд эзэмшилгээний байгууллагуудтай хамтран ажиллаж илүү хүрээгээд хэлэх тийм өргөн боломж байна гэж харж байна. Тэгээд цаашид тийм ээ одоо зүүн хойд Азийн орнуудаас оюутнууд энэ сургуульд ирж суралцсан одоо тодорхой мэргэжил эзэмшин тэгээд цаашдаа одоо Монгол улсыг хөгжүүлэх гэдэг их хүчин зүтгэл гаргана гэж одоо тийм итгэлтэй. Цаашид одоо энэ дэг оюутнууд тийм ээ одоо дэлхийдээ танилцах, бусад улс орнуудад танилцах одоо илүү их өргөн боломжийг олох нь зүйтэй юм уу гэж бас бодож байна.